За би аль дээр нөгөө Шакирагийн нөхөр Пикегээсээ яаж салсан талаараа ярина гэж хэлжсэн шүү дээ. Тий. Тэгээд яриаггүй үлдээсэн би уг нь YouTube бичлэг хийхээс байхгүй. Гэхдээ тэрийг ерөөсөө янзалж амжихгүй байна уу. Тэгэхээр би шууд ингээ рил болгоод ярьчих. Би уг нэг ярьсан байгаа юм. Тэрийг бүр эдитэлж амжихгүй. За тийм манай ээж ингээ үзээ сууж байгаа. Тэгээд live reaction те бүгд ингээд өнөөдрийн рилийг хийцгэнэ. За ингээд аюу олон хүмүүс ингээд бинийгаа штэ яаж ингээд салсан түүхүүд аягүй сонирн бид штэ жишээлбэл за одоо ингээд нөхрөө ингээд ажилласаа эрт ирсэн чи ингээд нөхөр нь ингээд гэртээ өөр эмэгтэйтэй байжсэн ч юм уу ингээд нэг сонир түүхүүд байдаг та. Тий. Таны одоо сонсч байсан хамгийн сонир түүх мөх байна уу? Одоо нэг одуудын амьдралаас ч юм уу? Мэдхгүй одоохондоо санаанд орохгүй байна. За аягүй олон хүмүүс тийм салсан түүхүүд ингээд хачирхалтай салсан түүхүүд араар тавилтын түүхээ бол ингээд доор комментор хуваалцаарэ. Амар сонирхолтой шүү дээ. За энэ түүх болохоор нь штэ шилтэй барианаас болсон заяа. Вау. Талхан дээр тавьдаг шилтэй барианаас болсон заяа. За. Дуучин Шакира, Пике хоёр яаж танилцсан талаар эхлээд анхнаас нэг ярий. За Шакира болохоор 77 онд төрсөн. 77 он гэдэг чинь одоо энэ жил 47-тай. За Пике гэдэг дэлхийн алдартай хөл бөмбөгч. Ер нь бол бүр нэлээд том хөл бөмбөгч. Одоо хүмүүс болохоор ингээд Неймар, Роналдо энэ гэл нэг цөөхөн мэдчих Месси энэ гэл. Гэхдээ Пике бол Жерард Пике бол Испани одоо Барселона футбол клуб гэдэг Барселоны тоглогч аюул алдартай хөл бөмбөгч юм баггүй. За тэгээд ерөөхдөө одоо Испани бас урдаа барьдаг том ингээ хөл бөмбөгч. Хоёр том од юм байна тий. Хоёр том од. Гэхдээ мэдээж Шакира бол илүү алдартай. Одоо Шакирагийн яг ингээд юу нь болохоор нийт одоо үнэлгээ нь болохоор $300 сая. За Монгол мөнгөөр бараг 1.80 майд гэсэн үг үү. Пике болохоор $80 сая үнэлгээтэй. За хэдэн тэрбум юм битээ. 300 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. За тэгээд энэ хоёр хамгийн анх 2010 онд танилцчихсан. За 2010 онд дэлхийн хөл бөмбөгийн авраг болчихсон баггүй. Шакира нээлтэнд дуулдаг уу? Тий. Одоо нөгөө нэг Waka Waka гэдэг дууг дуулдаг. За 2010 онд дэлхийн хөл бөмбөгийн авраг Өмнөд Африк улсад болчихсон баггүй. Биш ээ, Хойд Африк. Биш ээ. Өмнөд Африк тий. Бүтэн Өмнөд Африкийн улс эдэн шүү дээ. Яг Африкийн хамгийн өмнө зүгт байдаг. За тэнд ингээд дэлхийн авраг болж илаа. За тэр үед Шакира одоо хөл бөмбөгийн дэлхийн авраг болгонд ингээд одоо хүмүүс яг дуу зохиогоод ингээд ордог. Waka Waka гэдэг дууг зохиохдоо ингээд Өмнөд Африкийн одоо өвс соёлыг ингээд шингээж тэр дууг зохиосон байхгүй. Тэгээд This Time for Africa гэдэг дуулдаг шүү дээ. За тэгээд тэр дууг зохиогоод дэлхийн авраг дээр дуулахаар болсон байгаа. За ингээд одоо ч гэсэн энэ дуу шүү дээ тий. Бүр одоо дэлхийн авраг болох тоолонд ер нь хөл бөмбөгийн бүр сүлд дуу болсон гэсэн. Тэгээд YouTube дээр бүр 3.8 тэрбум үзэлттэй. Одоо ч гэсэн ингээ үзэлт нэмэгдээлээдэг. Бүр ингээд дэлхийн одоо юу гэх юм бэ тий. Хамгийн хандлттай дуунуудын нэг аахгүй. Одоо байнга ингээ давтагдчихсан үе өнгөрөн гэсэн үг байхгүй. За тэгээд Шакира яг тэр дуугаа дуулчаад клипээ ингээд нөгөө хийж байгаа шүү дээ. Тэгсэн чи клипнийхэн дундуур ингээд аюу олон хөл бөмбөгч нарын ингээд гол оруулж байгаа ингээд гой ингээд клипүүд одоо бичлэгүүд ордог байхгүй. Тэгсэн чи Шакира яг клип эдитэлтэй хугацаанд яг нөгөө клипийг засварлаж байгаа одоо нөгөө график дизайн гэдэг эдитер хүнийхээ хажуу зогсож ирсэн аа. Ой паузлтаа гэдэг байхгүй. Тэгээ паузлсан чинь нэг хөл бөмбөгчийн залуу ингээд байжсэн чи энэ хин ингээд шууд асуудаг. Шууд анхны арцаар. Тий. Тэгээ энэ хин гэсэн чи тэрний шүү дээ тий. Одоо Жерард Пике болж таардаг. За тэгсэн чинь Жерард Пике бол одоогоор бол 37 настай. Шакирагаас яг 10 насаар дүү. Гэхдээ яг нэг өдөр төрсөн. Бүр нэг он сард төрсөн. Биш ээ. Сар өдөрт төрсөн. За тэгээд энэ Испани хөл бөмбөгч нь одоо Пикегийн талаар илүү тайлбарлах юм бол за Жерард Пикег танилцуулах юм бол 1987 онд төрсөн Испани хөл бөмбөгийн бүх цаг үеийн топ хамгаалагчдын нэг. Одоо яг хамгаалагч биш гэхдээ одоо яг өөрийнхөө талд хамгаалдаг нэг тоглогч гэх юм. Тэр хөл бөмбөгийн яг яриг нь яг юу гэж хэлдэг юм мэдэхгүй байна. За тэгээд 2009 оноос хойш хөл бөмбөг тоглож эхэлсэн. Испани улсыг төлөөлөд 102 удаа тоглосон. За тэгээд 2018 одоо за энэ биш. Тэнгүүтлээ Champions League гэдэг одоо нэг тийм цол байдаг гэх юм уу да тэмцээн ч юм уу. Тэрийг дараалж 2 жил хожсон дэлхийн 4 тоглогчийн нэг нь. Тэр бүр нэлээд том бөмбөгч байхгүй юм байна тий. Тийм. Тэгээд Жерард Пикегийн өвөө нь одоо FC Барселона гэсэн багийн одоо vice president буюу одоо нөө ерөнхийлөгч юм байсан. Тэр бүр гэр бүлэрээ ийм хөл бөмбөгийн салбарт байдаг гэсэн үг.
За тэгээд Шакира Пике хоёр болохоор 2010 онд танилцчаад 11 оноос хос болсон байхгүй юу? Тэгээ юу гоё шууд зургийг хараад, дүрсийг хараад таалагдангуудаа анхны харилцаар тэгээд эхлүүлсэн юм байна тий. Тэгээд энэ хоёр 11 онд яг албан ёсоор үйлчлээд 22 онд албан ёсоор салсан. 10 жил. 11 жил явсан байхгүй юу? За тэгээд энэ хоёр болохоор дундаасаа 2 хүүтэй. За Милан гэд хүн болохоор 2013 оны 1 сард төрсөн. Саша гэд хүн 2015 оны 1 сард төрсөн. За ингээд 2022 оны 6 сард салсан байна. 2010 оны ингээд дэлхийн авраг болж байгаа чинь ингээд айгүй олон багууд өрсөлдөөл ингээд нэлээд удаан хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Тэнгүүд тэр чинь ингээд өдөр хоног явж байгаангууд ингээд одоо Шакира ингээд Пикег сонирхол тэрийг нэг хүмүүс ингээд дуулцсан. Тэгэнгүүтлээ ингээд тэр хоёрыг холбохгүй л үздэг байхгүй. Тэг яаж хийж байгаа тэр хоёр ингээд холбогдох гэсэн боловч одоо ингээд Gerard Pique болохоор ингээд одоо нөгөө бэлтгэлтэй, тоглолттой завгүй. Шакира болохоор нөгөө талдаа одоо өөрийнхөө тэг юм хийгээ бас ингээд завгүй. За тэгсэн чинь яг финалийн өдөр шүү дээ. Финалийн өдөр болтол тэр хоёр ерөөсөө уулзаагүй. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь Спан улс Нидерландын эсрэг тоглодог байхгүй. Дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байгаа. Тэгээд тоглосон чинь Спан яг 1-0-оор хожсон байхгүй. За тэрийг Пике хийсэн үү? Голын. Тэрийг арайч Пике хийгээгүй. За тэгээд аль нэг нь ялсны дараа Шакира шууд тайзан дээр гарч ирээд дуулах байсан байхгүй. Тэгсэн чинь Спан ялаад тэгээд талбай дээр ингээ Пике байж хат Шакира гарч ирээд ингээ дуулсан. Вау. За тэгээ бүр яг ингээд нэг юм кино шиг заяа ингээд өстой бүр цомооч аваад тэгсэн чи Шакирач гарч ирээл яг хөө тэр дунд ингээд Пике ч гэсэн ингээд сонсцсон байгаа штэ ингээд Шакира гэж ингээд амдаараа харж байгаагүй тэгэл ингээд ер нь бол ингээд нэг уучрах тавилантай байсан юм уу? Бүх юм цаанаас айгуу гоё болсон байна тий. Тэгэл Пикегийн баг ялаад Пике ингээд Шакираг хараад бас Шакира дуурлаад тэгээд одоо тэр үед ингээд бүр одоо Пике ингээд дараа нь ярилцсан дээр хилдэг хгүй. Бүр ингээд одоо баг нь ч ялаад одоо дурлал бүсгүйгээ ч олоод тэгэл бүр ингээд Өмнөд Африкийг орхих. За Пике болохоор дараа нь ингээд Шакиратай уулзсныхаа дараа маш том сэтгүүлд ингээд хилдэг хгүй. Би хамгийн том цолыг гардаа авсан. Тэгээд насны хайртайгаа уулзсан. Тэгээд би Өмнөд Африкийг ингээд орхихдоо бүр шал өөр хүн болж орхисон. Тэгээд энэ бол бүр миний амьдралын хамгийн мартагдчихгүй мөч байсан гэж хэлж байгаа хгүй. Тийм. Хамгийн бест учрал. За тэгсэн чинь Шакира болохоор бас ингээд одоо энэ чинь 11 жилийн харилцаа шүү дээ. Тэгээд энэ хоёрын харилцаа тийм амар олон нийтийн нүдэн дээр байдаггүй. Ерөөдөө жоох юм хаагдмал, нууцлагдмал даалт ингээд харилцаахгүй. Тэгэхдээ Мерсер ингээд ярилцлага өгөхдөө Шакира болохоор ингээд L гээд нэг сэтгүүлд ярилцлага өгч явахдаа хэлжсэн. Би баг ингээд бүр итгэлээ алдсан байсан. Бүр ер нь бол бурхан ч гэж яахгүй. Би бүр ингээд бурханд ч итгэхээ болцсон. Бүр ингээ итгэлгүй хүн болцсон байсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр Gerard гарч ирээд Gerard Pique бүр ингээ гараад ирсэн чинь ингээ нар мандж байгаа юм шиг бүр ингээ мэдрэмж авсан гэж байгаа байхгүй. Энэ хоёр хоёулаа сингл байсан юм уу? Хоёулаа сингл байсан. Оо ямар гоё юм те. Тийм. За тэгээд бүр ингээ Gerard бүр ингээ нарыг дагуулж одоо ингээ гарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд бүр маш хүчтэй ингээ би биэндээ дурлсан. Тэгээд харилцаанд ингээд ихэлсэн чинь ихэнх хүмүүс ерөөхдөө дэмжижсэн. Гэхдээ зарим нэг жоохон хүмүүс дургүй байсан. Ягаад гэвэл Шакира ингээ 10 насаар ихч байхгүй юу? Тэнгүүд ингээд 10 насаар ихч юмхтэй. Тэгээд дээрэс нь өөрөөс нь мөнгөтэй. Тэгээд ингээ одоо карьертай хэмжээний од. Тэгээд ингээд нэг юм ховч юу оруулах гэж ингээ хичээсэн гэх юм уу. Гэхдээ энэ хоёрын харилцаа бол ямар ч тийм одоо драмагүй байсан. Тэгээд Инстаграмыг нуухах юм бол Шакирагийн Инстаграм дээр бүх зураг нь байж идэм билээ. Ингээ анхныхаа хүүгээ ингээ тэрсэн, ингээ зураг мургаа тавьсан, ингээ жирэмсэн. Тэгээд 2010 онд яг танилцаад 2011 онд тайзан дээр ингээ бүр үерхлээ ингээ баталгаажуулсан. Тэнгүүтлээ Шакирагийн тоглолтын дээр Пике гарч ирээд шууд ингээ тайзан дээр өмсөж аваад. Тэгээд бүр ингээ энэ хийнэт зарлсан байна те. Зарлаад бүр амар гоё тийм харилцаасан баггүй юу? Тэгээд яг насны зөрүү байгаа ч гэсэн Шакира залуу харагддаг учраас нэг тийм асуудал биш гэх юм уу ингээл. Хоёулаа тэгтээ нэг улсын иргэн юм уу? Өөр өөр. Үгүй Шакира ч болохоор Колумб улсын иргэн. Хин ч болохоор Пике болохоор Каталан гэсэн. Каталан гэхээр Испани гэсэн юм уу? Каталан гэж хот байдаг нь Францын нэг хот байдаг лөө юу? Тэгтэл ер нь хоёулаа Латин Америк Каталан хэлтэй. Хоёулаа Латин Америк те. Тийм. За тэгээд яг энэ хоёрын харилцааны дунд ингээд нэг юм асуудлууд ингээд одоо олон нийтийн нүдэн дээр гарч байгаагүй. Гэхдээ Шакира болохоор ингээд маш том одоо ингээд нөгөө нэг дагагч одоо өөрийг нь шүтэн бишрэгчдийн маш том ингээд одоо хүрээлэлтэй байхгүй. Тэнгүүд зарим нэг хідэн ярилцах нь ингээд амар сонин санагдахаар байсан. За жишээлбэл нь шүү дээ тий. Шакира нэг удаа ярилцсан дээр ингээд нөхрөө магтахдаа
өө манай нөхөр бүр хүүхдийнхаа ингээд памперсыг хүртэл сольдог, бүр усанд оруулдаг гэж магтсан байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүс зүгээр ингээ амар гайхсан заяо. Бүхэл аавд гэдэг гэдтэй. Тийм шүү дээ. Тэрийг яага магтаад байгаа юм гэдэг. Одоо нөхрөө ингээд айгүй олон юм магтаж олно шүү дээ. Тэгж яхад ингээд манай нөхөр бүр ингээд памперсыг нь хүртэл сольдог шүү дээ гэл. Тэгэхээр ингээ мэдээж энэ ч амар баян хүмүүс юм чи ингээл одоо хүүхд асрагч масрагч байгаа хэл та. Гэхдээ ингээд магтах юм олдоогүй бахта гэж хэлэхээр зарим хүмүүс ингээд нэг шүүмжилж юм хайх юм бол нэг тавьсан байна. Коммент тавих юм бол нэг тиймэрхүү ингээд коммент тавихаар байсан байхгүй. Тэгээ Шакирагийн одоо нөгөө фэнүүд айгүй гайхсан. Тэгээд одоо ингээл нэг жижиг сажиг ажлыг ингээ яагаад нэг амар зүртэй сэтгүүлд ингээл магтаж яриад байгаа юм болоо гэд өнгөрсөн байхгүй. Тэгээ Шакира энэ хоёр одоо ингээд үерхэж эхлээд хүүхэдтэй болоод ингэсэн чинь Шакира өөрөө болохоор Америкийн Майами хотод амьдардаг. Тэгтээ юу бүр ингээд гэр бүлээ аваад бүр ингээд шууд одоо Пике ч болохоор Спаний тоглогч юм чи Спанд амьдрын штэ. Тэнгүүд одоо Спаний төв рүү бүр Барселона руу нүүсэн байхгүй. За нүүгөнгүүтлээ штэ тий. Европ төв рүү нүүсэн байж штэ. Спан ч Европын байхгүй юу тий. Одоо нөхрөө дагаад ингээд одоо бүх энэ карьер нь бүр амар том карьертэй Америк орноо орхиод явсан юм байна. Тий. Эх орн нь болохоор Колумбус, Латин Америкийн. Гэхдээ Америкт амьдардаг гэсэн. Тэгээ бүх юмаа ингээ орхиод нөхрийгөө дагаад одоо ер нь бол нөхөртөө маш их зориулт гаргасан. Өөрийнхөө карьерийг хойшоо 50 барин ингээд нөхрийнхөө ингээ карьерийг дэмжих гээд Спан руу нүүсэн байхгүй. Тэгээ нүүгөнгүүтлээ штэ маш том харш худалдаж авснаа нөхрийнхөө аав ээжид яг хажуугийн ингээ харшаа худалдаад аваад өгсөн. Бүр 2 том ингээд байшаа авсан. Энэ Пикечээс тэнгэрийн умдаг атгсан залуу ээжтэй. Юу гэсэн үг юм? Өөрийнхөө гэр бүл төрөг зар давхар хадмуудтай. Хүн болгон тэгж чадахгүй шүү дээ. Харин тий хадам аав ээжтэй бүр амар том ингээд одоо харш авч өгөө тэгээ хажуудаа хөршөө болгож байлгаж байхгүй. Гэхдээ одоо хүүхдээ харуулах гэж бол биш. Мэдээж өөртөө маш их хүүхд асрагчтай байгаа шүү дээ. Тэг зүгээр одоо нөхрөө ингээд гэр бүл нь хажууд нь тайван ингээд карьертаа одоо бүр сэтгэл санаа амар ингээд бүх юмаа зарцуулахад нь ингээд бүр бэлдэж өгсөн байгаа байхгүй. Ямар азтай залуу вэ? Харин тий. За тэгээд Шакира одоо ер нь бол ингээ харах юм бол Шакира энэ харилцаанд бүр ингээл бараг одоо Пикегээс илүү зориулт гаргасан бүр ингээ илт. За тэгсэн чинь 2017 онд Шакира Me Enamore гэдэг дуу гаргасан байхгүй юу? Энэ дуу нь болохоор би дурлсан гэдэг үгтэй дуу. Одоо утгатай дуу байхгүй юу? Амьдраад 5-6 жилийн дараа тий. Тэгсэн мөртлөөс нөхөртэй одоо яг аль биесаар тэгтээ суугаагүй шүү дээ. Тэр одоо найз залуудаа хүүхдүүдийнхээ аавд ингээд бүр амар дурлцсан. Батлуулаагүй юм уу? Батлуулаагүй юм уу? Сүүж тавиагүй. За тэгээд Шакира болохоор одоо өөрөө урлагийн хүн тэгээ бүр ингээ хайр гэдэг сэдвт бүр хайртай заяа. Бүр ингээ хайрын талаар дуулах дуртай. Тэгээд бүр ингээл одоо юу хэмтэй нэг юм цаанаасаа одоо нөгөө hopeless romantic гэж англиар хэлдэг байхгүй юу? Одоо ингээл нэг шаналхтаа хүртэл ингээл амар жаргалтай, хайраас бол шаналхтаа хүртэл. За тэгээд тэр дуу гарснаас хойш яг Шакира энэ хоёрын харилцаан жоохон асуудал байгаа юм шиг ингээд нэг хэсэг ингээд шуугсан байхгүй. Тэгсэн чинь 2017 онд Шакира нөхөртөөгөө ингээд ямар нэг үйл ажиллагаа ивентэд очихдоо заавал ингээд нэг нь эхлээд яваад оронгууд нөгөөдг нь хойноос нь тусдаа машинаар ирж орж мороол ингээд нэг анзаарагдсан байхгүй юу папараццинууд нь. Тэгсэн чинь бас тэрэн дээр нэмээд ингээд нэг хоолны газар тэр хоёр маргалцсан энэ төр гээл нэг ховж яваал нэг тиймэрхүү асуудал болсон байхгүй. За тэгэл ингээл харилцаа нэг чимээгүй. Ерөөхдөө маш ингээд нөгөө намгүм байдаг. Тэгсэн чинь тэрнээс 2 жилийн дараа Шакирагийн хоолой нөгөө урагдаад яг нөгөө нэг аялын тоглолттой авах үед нь хоолой гэмтэл аваад тэгээд нөгөө ярих боломжгүй болцсахгүй хагалгаанд ороод. Тэгсэн чинь яг тэр үед нь Шакирагийн одоо карьерийн айгуу чухал үеэсэн ингээ аялын тоглолт хийж исэн. Тэгсэн чинь ингээд тэр одоо тэр үеэ буцаж ингээ эргэн дурсаад нэг сэтгүүлд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн. Одоо миний ингээд хамтрагч бол намайг ингээд бүр хамгийн одоо муу үед маань харсан. Хэцүү үед маань харсан. Тэгээд одоо нэг хүмүүс тэгдэг штэ ингээл эхнэрээ ингээл дугаа алчаасаа гэж хүсдэг штэ. Ингээл одоо жишээл нэг эмхтэй өнөх ч юм уу те ингээл тэгсэн чинь ингээд Шакира яг тэр үед нь юу ч ярьж чадахгүй ингээд дугаа алцсан чинь нөхөр нь яг ингээд нэг бүр насаараа ингээд шоронд ээж агаад тэгээд ингээд нэг эрхчлөөнд одоо ингээд суллагдсан хүн шиг болсон гинэ. Тэг би энэ үгийг ингээд ерөөсөй ойлгоогүй байхгүй. Юу гэсэн үг вэ? Шакира ингээл байнгалаад өглөддөг байсан юм уу хайшин. Гэхдээ ерөөхдөө бол нөхөр нь ингээд амар их чөлөөтэй мэдрэмж авч байгаа юм шиг айшилсан гэсэн. Гэтэ Шакира энийгээ нөгөө ярилцлаганд хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр намайг ингээд дуугүй чимээгүй болсон нь Пикед айгу таалагдсан гэдгийг илэрхийлж байгаа юм байна тийм үү? Яг ямар утгаар хэлж байгаа юм бэ бүү мэд.
Цаана юу ч байгаа нь мэддэг. Миний бодлоор бол ингээд хүн ингээд насаараа ингээд шоронд ажихаар нь штэ. Гарт одоо эрхчлөөнд гарч ирэнгүүт ингээд харин ч ингээд айдаг гэдтэй. Одоо яах вэ гээд. Айхасаа илүү эрхчлөө гэдэг нь бүр хүн бүр ингээд бүх юм нөхөж байгаа. Ганц чиргэл капи нөхөж байгаа. Тийм мэдрэмжээр хэлсэн баг. Тийм үү. Тэгээд стен дээр эрхчлөөтэй болсон юм шиг айшилсан гэж хэлсэн. Дураараа болсон гэж байна тий. Тэгээ 2020 онд Шакира бас нэг ингээ ярилцсан дээр нөхөртөөгөө гэрлээгүй гэдгээ бүр ингээд яг бүр олон нийтэд зарласан. Би бол нөхөртөөгөө гэрлээгүй гэд би тэгээ гэрэлтэй батлуулаагүй. Тэгээд би гэрэлтээс айдаг гэж хэлсэн. Гэхдээ олны өмнө гэр бүл шиг явсан шүү дээ. Хоёр хүүхэдтэй амьдралцг байгаад. Гэхдээ ингээ албан ёсоор одоо батлуулаагүй ингээд бүгд зүудэггүй. Яагаад гэвэл би одоо Пикегийн эхнэр нь биш, найз охин, дурлалт эмэгтэй шиг нь баймаар байдаг гэсэн. Яагаад гэсэн чинь хэрэг ингээд одоо хажуудаага эрэхтэй байна хичээсээр байвал гоё. Хэрэг одоо нөө суучих юм бол за ингээд одоо хичээх шаардлагагүй гэд тайвширчих нь гэж бодсон баг. 11 жил хамт амьдарчаад ерөөсөө ингээд гэрэлтэй батлуулаагүй. Тэгээд Шакира одоо тэр сэтгүүлд хэлэхдээ хэрэг ингээд одоо тэр хичээсээр байх юм бол эрэхтэй нь хичээсээр байх юм бол гоё. Тэгээд юу ч болж магадгүй гэсэн сэтгэлгээтэй байх нь надад. Яа нөхрөөсөө ингээд нэг гэрлэхийг гуйгаасаа гэж хүсэж итгэсэн юм биш үү? Хүсдэг. Гэхдээ ингээ одоо магадгүй ингээ Пике ингээ өвдөг сүгдөө гуйсан чи үгүй би гэрэлтээс айдаг гэж зөвшөөрөхгүй бол яах вэ? Тэр ч амар сонирм байгаас тийм. Хүүхдийг гаргачаа зөвшөөрөхгүй байх гэж байхгүй шүү дээ. Байхгүй юу? Байхгүй. Тэгээд тэгсэн чи ингээ айгүй бол яг энэ ярилцлагын хүмүүс ингээ уншингуудлаа комент бичсэн ингээд үнэндээ Шакира гэрэлтээс айхта яг айдаг биш зүгээр Пике өөрөөс нь залхахаас айдаг байсан юм шүү. Чи ингээд ер нь дүгнсэн гэх юм уу? Тийм байна тий. Тэгээд бас айгүй олон хүмүүс хэрвээ ингээ эмэгтэй хүн нь харилцаандаа ингээ итгэлгүй байх юм бол энэ бол эрэгтэйгийнх нь хариуцлага шүү гэдгийгсэн. Эрэгтэй нь харилцаандаа одоо эрэгтэй нь хангалттай ингээд би чиний хань болж чадна гэсэн ингээ итгэлийг баталж чадаагүй учраас эмэгтэй нь ингээд гэрлэхтэй ингээд нөгөө итгэл байхгүй болоод итгэл нь унаад байгаа байхгүй юу. Тэгээд ингэж ер нь хүмүүс дүгнсэн байхгүй юу? Тэгээд Шакирагийн талаар илүү дэлгэрэнгүй ярих юм бол Шакира бүр багасаа дуулж бүжиглэх дуртай. Бүр 9 настайдаа бүр дуу зохиож ирсэн. Тэгээд ганцаараа нэг дулаал гэдэг нэг хүүхдүүд идэг штэ. Тийм байсан. Бүр юм одоо Леди Гагаг ерөөхдөө айгу тийм юу гэдэг хэвгүй юу ингээд нэг юм жоохон гаждууч юм шиг юм. Тэгээд Шакира багасаа ингээд дуулж бүжиглэх дуртай. Тэгээд одоо баг сургуульд тахта сургуулийнхаа найралтууны ингээд группт орох гэсэн чинь тэрийг зөвшөөрөөгүй заяа. Яагаад гэсэн чи багш нэг чиний хоолоо ингээ хитрхэн ингээд одоо нөгөө бусдаас өөр байна гэд тэгээд юу ч зөвшөөрөөгүй. Тэгээд олны дундаас ингээ ялгараад байна гэсэн. Нөгөө найрал дууч ингээ бүгдээрээ хооролж ижилжиг байх хэрэгтэй тий. Тэгээд ерөөсөө тэгж чаддггүй гэд. Тэгээд ангийнх нь болохоор ингээд ерөөхдөө бүли хийдэг гэсэн. Ямаа шиг майлдаг гэж хэлдэг гэсэн. Онцгой л ээжтэй. Одоо нөгөө ингээд тий одоо ингээл бусдад бас тэр ингээ гой дуулдаг, байнга дуулаад идэг нь таалагддаггүй байсан гэх юм уу? Бусдаас ялгараад байгаа болохоор. Тэгээ Шакира 13 настайдаа одоо яг нөгөө нэг дууны production label-т ингээд бүртгүүлсэн. За тэгээд Шакира 7 хэлтэй. Ваа, ямар гацсан төгсөрсөн байгаа тий. Спан, Англи, Португал, Франц, Итали, Араб, Каталан хэлтэй. Хэлний авьяас. Тэгээд багасаа яагаад ийм олон хэлтэй болсон шалтгаан нь шүү дээ. Дуу нь өөр хэл рүү орчуулагдахад алдаа бүү гараасаа гэж шалгах гэж бүр энэ хэлнүүдийг сурсан зам. Бүр тийм нууцтай яадаг шүү. Бүр өөрийнхөө бүр ингээд дуунд карьерт бүр ингээд 100% бүр өөрийнхөө амьдралыг зориулсан. Ямар мундаг юм битээ тий. Тэгээд Америкт бол Шакирагийн Hips Don't Lie гэдэг дуу амар алдартай байхгүй. Ерөөдөө хамгийн ингээд Америкт ингээд гарч ирсэн. За тэгээд бас Your Dark Glasses гэдэг дуу. За Шакира энэ Your Dark Glasses таны хар шил гэдэг дууг 9 настайдаа зохиож ирсэн. Тэгээд энэ дуу нь болохоор 19 дөө мотоциклны осолд орсон ахыхын талаар дуухгүй. Тэгээд тэр осолд орсны дараа аав нь ингээ хар шилт өгöd идэг гэсэн гинэ. Тэгээд тэрэн зориулж ингээ дуу биччихсэн. Тэрийга дараа нь ингээ дуулсан. За тэгээд ерөөхдөө карьерийн хувьд бол бүр ингээ тулцсан. Бүр ингээ бүх юм ингээ заяагч чаддаг юм а хийж гин, хүснээрээ амьдарч гин, хайртай залуутайгаа байна. Үр хөвгттэй байна. Гэрлээг л болохоос шүү дээ. Тий. За тэгээд 2021 онд нэг завин аялал хийсэн баггүй юу? 2 хүүхэдтэйгаа. Одоо 22 оны 6 сард салсан шүү дээ. Тэрнээс жилийн өмнө гэсэн үг.
хоёр хүүхэдтэйгээ нөхөр одоо найз залуутайгаа ингээд нэг завин дээрээс нь тэрэн дээр ингээд папараццийн нүдэнд хүрсэн зарим хүмүүс маргалдаж гин гэж бодсон. Ийм хэрэлдэж байгаа юм шиг ингээд нэг тийм зураг ингээд дарагдсан. За тэр нь нэг чухал ш. За тэгээ 21 онд тэгсэн чи яг ингээд Rauf Alejandro гэдэг дуучинтай хамт Te Felicito гэдэг дуу гаргасан байхгүй. Тэгсэн чи энэ дууных нь ингээ үгийг нь орчуулах юм бол араар тавьсан талаар ингээ дуулдаг байхгүй. За тэгээ дууных нь үгийг нь би ингээ дараагийн рeel дээр орчуулж өгье. За араар тавилт гэдэг дуу. Тий. Шакирагийн дуу ингээ дэлхийд түгэн штэ. Шакира яагаад араар тавилт гэдэг дуу дуулж байгаа юм? Өөрөх нь амьдралд ойрхон сэдвийг сонгож гин үү? Гэхдээ ингээл бас байнга л ингээл нэг шаналсан дуу муу дуулдаг хүмүүс идэг штэ. Тэр чинь бас өөрөө байнга шаналаад байгаа гэсэн үг биш штэ. Бас нэг юм зүгээр л нэг одоо хайр бол дуусахгүй сэдв гэдэг шиг ингээл зарим дуу нь ингээл жоохон цохол байж болно тий өөр хүний бичсэн байж болно. Гэхдээ зарим дуугаа бол Шакира бас өөрөө мэдэрч байгаа юм а илэрхийлэх гэж дуулдаг гэж. Ер нь бол урлагийн хүмүүс айгүй нэг мэдрэмж өндөр байдаг учраас ойрд эргэн тойронд байгаа мэдрэмжээрээ өөрөө мэдэхгүй хөглөгдөж байгаа. Тийм баг. За тий дууных нь үгийг нь орчуулж өгье заяа. Тэгсэн чинь за чамд таалагдахын тулд би өөрийгөө хэдэг хэсэг болтол хэмхэлсэн. Тэд надад сэрэмжлүүлсэн. Гэхдээ би сэрэмжлүүлэхт нь анхаарал хандуулаагүй. Чи хуурамч байж шил унсан учраас аяг унсан учраас доторх бүх юм асгарсан гэсэн утгатай. За тэгээд юу мэдэрч байгаагаа надад бүхэл чин сэтгэлээсээ мэд санагдж байгаа ч худлаа ярьж байгааг чинь би мэдчихээн. Баяр хүргэе. Чи бол жүжигчин. Үүнд би эргэлзэхгүй байна. Жүжиглэлтэд үргэлжлүүл чамд зөгч чинь. Йоо, зөв шууд нөхөртэй хэлээд байгаа юм биш үү? Би бол тэгж л ойлгож байна. Үгүй тийм байна. Угсаа шууд зүгээр дуугараа зүгээр ингээд шууд хэлж чадахгүй юм хэлчихэж байгаа юм шүү. Саяны Te Felicito гэдэг дуу нь 22 онд гарсан юм байна. За энэ дуу яг постлогдсноос 1 сарын дараа Shakira Piqué хоёр салсан. Ойлгомжтой. Угсаа нөхөр нь араар тавьсан. За 2022 оны 6 сарын 4-нд яг албан ёсоор ингээд салсан гэдгээ ингээд олон нийтэд зарлаад тэгээд ингээд нэг юм мэдээлэл хийхдээ ингээд ерөөхдөө одоо алдартай хүмүүс чинь тэгдэг штеп. Ингээд одоо нөгөө үнэхээр таарахгүйс учраас ингээд саллаа. Тэгээд бид нарт ингээд хувийн орон зайг маань үлдээнөө гэд ингээд нэг албан ёсны мэдээллийг салдаг штеп тэгсэн. За тэгээд энэ одоо салснаасаа хэдэн сарын дараа Piqué яг одоо хөл бөмбөгийн спортосоо зодог тавилсан. Оо тийм үү. Тэгээ одоо ер нь нас нь болцсон гэсэн үг. За. Тийм. Гэж гарчиж байгаа юм чи. За тэгээ салсан чинь хүмүүс одоо ингээл интернетээр ингээл хүмүүс амар их таамаг ингээд мэдүүлсэн. Одоо FC Барселона хөл бөмбөгийн багийн Pablo Gavi гэдэг нэг бүр 17 настай ингээл хөл бөмбөгчтэй байхгүй. Тэгсэн чинь Piqué тэрний ээжтэй унтцсан ингээл янз бүрийн бүр ингээд ямар ч нөгөө мүлжих юм гаргаж өгөхгүй байгаа болохоор өөртөө ингээд хов гаргаад тэгсэн чи тэр ингээд одоо ховж юу худлаа хийсэн. Тэгсэн чи залуу оюутантай араар тавьсан ингээл тэг хүн болгоо ингээд яг юунд итгэхээ мэдгүй яадаг нэг жоохон ч гэсэн мэдээлэл авахгүй бүгдээрээ л ингээл нөгөө ургуулж бодоол ингээл ямар нэг шалтак хайгаал тэгжээс байхгүй. Тэгсэн чинь бас нэг одоо Piqué нэг одоо онлайн дээр нөгөө шалтан зураг зардаг ингээ OnlyFans модельтэй ингээд явсан ингээл баахан л ингээл янз бүрийн ховж гарч ирсэн. За тэгээ салснаас хойш штэ. Ер нь бол ингээ хөл бөмбөгт сонирхолтой хүмүүс ингээд зөвхөн хөл бөмбөг сонирхдаг гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо яг ингээд салснаас нь хойш энэ Барселонагийн хөл бөмбөгийн баг ингээд Америкт очоод Реал Мадрид багтай өрсөлдөж хөл бөмбөг тоглохоор байсан хгүй. Тэгсэн чинь одоо хөл бөмбөгийн талбай дээр Piqué гараад ирсэн чинь бүх хүмүүс ингээд Shakira-гийн дуу дуулаад эхэлсэн зэ. Ваа бөөлөдөж байна. Тий. Бүр шууд дургуугаа илэрхийлж байгаа ингээд яасныг чи мэдж байгаа шүү гэд. Тэгээ ингээд нөгөө хөл бөмбөгт нь л ингээд анхаарлаа хандуулт юм болов гэсэн чинь тоглогч нарын бас хувийн амьдрал нь ингээд одоо хөл бөмбөгийн фанатуудын ингээд бас анхаарлыг татдаг. Тэгээд тэр нь амар сонирхолтой байсан. Тэгээд одоо Piqué дээр бөмбөг очих болгонд ингээд хүмүүс шууд Shakira-гийн дууг ингээд босож дуулаад гэсэн юм жаахгүй. Тэр тоглолт бүр амар болсон ба шүү дээ. Сэтгэл зүг нь бол будаа болгож байна те. Тэгээ уг нь бол ингээд одоо эн чинь Piqué-гийн хөл бөмбөгийн талбай шүү дээ. Тэгсэн чинь ингээд тэрэн дээр нь ингээд Shakira ингээд дурддагдахаар бас Piqué-дээс хэцүү л байсан. Тэгээд карьераа орохоос аргагүй болсон юм шүү дээ. Ер нь бол одоо цаашаа тоглоход хэцүү юм биш үү? Миний Shakira-гийн дэмжигчд дэлхийд дээр байгаа юм чи хаан ч ятсан гэсэн. Piqué талбай дээр гарна, Shakira гарна. За ингээд салсан чинь биш үү? Одоо 6 сард салчихж байгаа ш 22 оны. Тэгсэн чинь 22 оны 8 сард нэг охинтой үнсэлцэд гараад ирсэн. Piqué. Найцтай. За нэг шар үстэй охинтой үнсэлцэд нэг танилынхаа хормон дээр урагдаад ч илүү бүр ингээд ил гараад ирсэн.
За ингээд зурган гараад ирсэн чинь хүмүүс ингээл өөрөөсөө ихч хүнээс салчаад дүү хүнтэй ингээл үерхлээ гэд. За энэ зурган гарсан эмэгтэй болохоор Клара гэдэг охин. Энэ эмэгтэй болохоор Пикегээс бас бараг 10 хэд дүү. За тэгээд тэгсэн чинь хүмүүс болохоор ингээл өөрөөсөө ихч хүнээс салчаад дүү хүнтэй үерхлээ гээл ингээл бас яриад эхэлж байгаа байхгүй. За тэгсэн чинь яг энэ үед нь Шакира штэ 2022 оны 10 сард TDM буюу уйтгар гэдэг дуу олон нийтэд постлсан. За энэ дууны үгийг ингээ орчуулах юм бол чи бид хоёр юу байсныг нэг л өдөр мартсан. Хамгийн муухай нь энэ чиний буруу байгаагүй, миний ч буруу байгаагүй, уйтгарын л буруу. Би юу ч хэлээгүй гэхдээ өвдсөн. Энэ бүхэн болохыг би мэдчихсэн. Чи гинт өөрчлөгдсөн, чи нарциссизмаасаа болж намайг орхисон. Би чамд хайртай гэхдээ өөртөө илүү хайртай. Энэ баяртайг хэлэх шаардлагатай байсан. Гайхалтай байсан зүйл давтамжтай жагсаалт мэт одоо уйтгартай болж эхэлсэн. Уралч нь юу ч шиг мэдрэгдэхэ байсан гэд. Ерөнхийдөө Шакира ингээд одоо би ингээ одоо өмнө ингээ ярилцлагатаа хэлжсэн шүү дээ. Би ингээ гэрлэлтээс айдаг гэд. Өөрөөс нь залхахаас айдаг юм шиг. Тэгсэн чи одоо яг нөгөө залуу нь өөртөө залхацсан юм шиг мэдрэмж ингээд ирсэн юм шиг байна. Тэгээ надаас залхаал намайг араар тавьчлаа та гэж бодсон юм шиг байна. Тэгээ энэ уйтгар гэдэг дуу гэж. Энэ дуугаараа яг юу яаж юм те өөрийнхөө яг сэтгэлийн бүх юугаа илэрхийлж шүү дээ. Тэгээд нэг дуу нэгээд яг үйл явдал шиг байгаа шүү дээ. 2022 оны 10 сард Спаний нэг телевизийн шоу шууд ингэ мэдээлэл хийсэн байхгүй. За тэрэн дээрээ Шакира Пике хоёр Варенаас олж салсан юм байна гэсэн. Варена. Тий. Варены шилтэй юу? Шилтэй Варенаас. За. Нэр тавьж иддэг. Өөртөө тийм хэлээг үзтээ. Үгүй энэ нэг шоу ингээд судалгаа хийж байгаа. За. За тэгсэн чинь Шакира ажилдаа явчаад одоо хүрээд ирээд хөрөгчөө онгоолоод Шакира Варенд амар дуртай заа. За Варенд амар дуртай ч юм уу мэдгүй. За өөрийнх нь ямар ч юм тэр гэрд Шакира л Варен иддэг. За тэгээ Шакира ингээл одоо айгүй ингээл юмандаа цэгцтэй, эмхтэй Варена яг ингээд одоо Вареныг чи ингээ халдгаар хутгаж аваад эсвэл юу гэвэл хутгаар хутгаж аваад талхан дээр төрөхөд иддэг штеп. Тэгсэн чинь Вареныхаа шилийг ингээ онгойлсон чи дотор нь талхны үрцсэн. За. За тэгээд одоо Шакира ингээл одоо хүн болгон гэртээ ингээд нэг юм хийдэг юм гэрийнх нь мэддэн штеп. За ингээд тэрний юмд хүрэхгүй шүү гэл тээ. Тэгээд тэгэнгүүт ингээ Шакирагийн Варенд хинж хүрдэхгүй гинэ. За тэрэнд хүн хүрчиж. За тэрэнд бүр хүрэхтэй бүр дотор нь талхны өрмөг үлдээсэн заяа. За ингээд нэг талхны Варена өрмгээс олж шилэн дотрээс өрмгээс олж энэ гэрт хин орж ирсэн бэ гэд тэгсэн чи тэрний ингээ өөр хүн орж ирээд Вареныг нийтсэн болохоор араар тавьсан байх. Тэр гэрт ганцхан Шакира эмэгтэй байхгүй юу? Нөхөр нь 2 хүүтэй гээд. Варен иддэг хүн эмэгтэй хүн л байж таараа. Рауф гэд дуучинтай дуулсан Шакирагийн дууны клипэн дээр нь штэ. Яг нэг юм хэсэг гардаг байхгүй ингээд нөгөө нэг эрэгтэй дуучныхын толгой нь ингээд тасарсан. Одоо тэгтээ ингээ ам нь хөдлөд байгаа. Тэг хөрөгчөө онгойлсон чи толгой нь ингээд байж доктор байж. Тэгсэн чи хөрөгчөнд нь толгойнхын цанд шилтэй Варен үддэг байхгүй. Тэгээ Шакира ингээ мессеж өгөөд байна гэж удаад нөгөө нэг баахан хүмүүс ч телевизэн шоунд ухсаар агаад за энийг Варен хүртэл ингээ утгатай байгаа гэд. Тэгээд тэгсэн чинь яагаад одоо Шакирагаас бүр асуусан зэ. Яагаад Рауфын толгой ингээд хөрөгчөн дотор байсан бэ гэсэн чинь үннийг олж илрүүлэхийн тулд гэдгийгсэн зэ. Тэгээ клип илчлэхийн тулд клип дуу болгоно нь бүр урдаас бодож төлөвлөсөн ингээд айхтар юу таагаад байгаа сте. Учиртай. За ингээ 2023 онд Шакира өөрөө ярилцлага өгөхдөө Пике араар тавьсан гэдгийг ингээд би өөрөө сошиал медиагаас мэдсэн гэж хэлсэн. Тэгээд тэр үед Шакирагийн аав нь нөгөө нэг ингээд одоо өвчтэй сэхэнд ингээд байсан учраас аавыгаа ингээд эмчлүүлээд Майами руу явсан. Тэгээд одоо нөхөр нь араар тавьж байгааг интернетээс мэдсэн гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь ингэсэн юм шиг байгаа юм. Шакирагийн хүүхд тасрагч нь энэ гэр бүл дотор араар тавилт байна гэдгийг сэтгүүлчдэд мэдээ олгож зараад тэгээд сэтгүүлчид тэрэн дээр нь ажиллаад тэгээд тэрийг нь Шакира өөрөө олж гаргаад. За тэгэнгүүтээ штэ хамгийн сонин нь штэ бүр сүултээ Шакира хүүхэд тасрагчдаа $1 сая төлөөд клипэндээ тоглуулсан. Тэг хүүхэд тасрагчдаа яагаад бүр $1 төлөөд ингэж клипэндээ тоглуулна гэж тэгэхээр ингээл учиртай байгаас тээ. Хүүхэд тасрагч нь барьж өгсөн юм шүү. Тодорхой бүр үннийг бүр илүү одоо би мэдсэн шүү гэж нотлох баримт бүх юмар баталж штэ. Харин тийм байна. Тэгээ Шакира штэ нэг дуун дээр ингэж хэлсэн байдаг за. Чөтгөрийн муу 100 жилээс дээш насалдаггүй гэсэн. Гэвч манай хуучин хадам аав байсаар л авсандаа ороогүй байна гэсэн. Яна. Бараг дуугаараа ингээд амар ингээд
хамаг юм гаргаж хэлээд байдаг. Харин тийм. Тэгээд нэг ийм бичлэг байгаа байхгүй. Шакирагийн хадам ээж нь шүү дээ. Нөхрийнх нь Пикегийн ээж нь Шакираг нэг одоо нэг папараццины бичлэгэн дээр бүр ингэдэг байхгүй юу. Хазанаас нь барьж ирсэн ингэснэ гэдэг байхгүй юу. За дараа нь ээж нь бүр дээрлэгцэн заяа. Тэгсэн чинь ингээд хажууд нь ингээд Пике ингээд суучдаг. Эхнэрийг нь ингээд тахт ингээд хараад ингээд юу ч тоохгүй ингээд зогсож идэг. Continues. Fans of the singer found an old video in which the mother of a former football player scolds her daughter-in-law and spreads her hands. Тэгээ ерөөхдөө ингээд энэ тэргээр явж байгаа ховч ивийн дагуу Пикегийн ээж нь хүүн одоо хүүхдүүдийнхаа ээжийг араар тавьж байгаа гэдгийг мэддэг байсан гэнэ. За. Бүр хүүгээ ингээд гэр бүл араар тавьж байгааг мэдчихээд юу ч хэлээгүй хүүгийнхаа эхнэрт. Нуун л та. Муухай шүү дээ. Шакира ингээд гэрийнхаа гадаа штэ. Одоо ингээд хадам аав ээж ингээ өөрийнх нь хөршин байгаа штэ тий. Яг хадам аав ээжийнхаа ингээ байшин руу харсан балкон дээрээ шулам авчиад ингээд тавьсан байхгүй юу? Айгүй өндөр метр 80-тай ингээд нэг Халлоуины шулам шиг. Тэгээ яагаад тийм шулмын ингээд тоглоом авчиад тавьчихвэ гэсэн чинь Пикегийн ээж Пикегийн одоо нууц амраг хоёр нь хоорондоо Шакираг шулам гэж ярьдаг гэсэн гинэ. Оо за. Тэгвэл одоо энэ нь одоо яаж Шакирагийн чихэнд хүрсэн, хүүхдүүдээр нь дамжчихсан юм уу? Хүрэн шүү дээ. Сонио. Тэгээд тэр шулмынхаа зураг нь. За ингээ ерөөхдөө салцсан байжсэн чинь гинт интернетээр ингээд нэг Пикегийн видео кол хийж байгаа ингээд зураг бичлэг ингээд задарсан байхгүй. За тэгсэн чинь яг ковидын үеэр Пике ингээд гэртээ зум кол хийж исэн. Тэгсэн чинь араар нь ингээд нэг шар үстэй эмэгтэй явсан байхгүй. Тэгсэн чинь тэр нь Пикегийн нууц амраг юм. Гэрт нь байжсэн. Шакирагийн бареныг идээд, Шакирагийн орон дунтаа. Тэгээ энэ ээж нь мэдээд. Тийм, ээж нь одоо хөршин нэмчин тэгэл ингээл мэдээ. Гэрийн үйлчлэгч нь мэдээд. Шакира завгүй болохоор юу ч мэдэхгүй ингээл. За энэ Zoom видеоны ингээд одоо зураг мураг ингээд тавигдчихж байгаа шүү дээ. Ингээ интернетээр ингээ шуугснаас 2 хоногийн дараа Шакира шууд нэг дуу цацсан. За энэ дуу нь болохоор бүр ямар ч нэргүй, бүр өмнө нь студид бичсэн байсан ингээ дуу. Тэгээ клип бичихгүй. Ийм дуу. Шакира Studio Session 53 гэдэг нэртэй дуу тавьдаг байхгүй. За энэ бүр ингээ нэргүй. Студид бичсэн бичлэг номер 53 гэдэг нэртэй дуу. За энэ дуунд тэгсэн чинь шууд тавигдсанаас хойш одоогийн байдлаар 667 сая үзэлттэй. За энэ дуу нь 14 Guinness рекордыг эвдсэн. За. Ямар ч төлөвлөгөөгүй байж байгаа заа. Яг төлөвлөгөөгүй ч биш л дээ. Цаанаа төлөвлөгөөтэй л тавьсан л. Үгүй гэхдээ энэ дуу нь ингэж амар дэлбэрнэ гэж мэдхэрэг мэдэхгүй тий. Тэгээ энэ дууны штэ тий. Дэлхийд бүр ингээд одоо хамгийн хурдан сая үзэлт хүрсэн латин дуу болсон. За. Бүр ингээд тийм Guinness рекордыг эвдсэн дуу. 14 Guinness рекордыг эвдсэн. За дууны үгнээс олсон. За энэ дууг ингээд дараа нь ингээд та эдт ингээд сонсгоё. За энэ дууны үгийг ингээд орчуулах юм бол за ялагч олох талаар чи их л ярьдаг. Гэвч чи надад хэрэгтэй үед өөрийн хамгийн муу хувилбараа харуулсан. Чи надаас гуйж уйлсан ч би чамтай нийлэхгүй. Чи жимд зөндөө цаг зарцуулдаг шигэ тархиндаа цаг зарцуулаач. Вау. За уучлаарай. Би өөр онгоцон суучихсан. Би энд дахиж ирэхгүй. Надад дахиж сэтгэлээр унах шаардлагагүй. Тэгэхээр ингээд Шакира ерөөхдөө онгоцон суугаад Майами руу би бүр буцсан гэж байгаа байхгүй. Би онгоцонд суудсан. Одоо би буцаж ирэхгүй гэдэг ч байгаа. За тэгээд би чиний хувьд хитрхи том, хитрхи сайн одоо чамаас илүү том, чамаас илүү сайн байсан. Тэгтэл тийм за би чиний хувьд ингээд хитрхи том, хитрхи сайн байсан учраас чи одоо ингээд өөртөөгөө таарсан хүнтэй байна. Тэгээд би хөгжим хийдэг. Уучлаарай. Ингээд чамруу цацарсан дуучлаарай гэдгсэн баггүй. Тэгсэн чинь цацрах гэдэг үг нь шүү дээ тий. Спанаар ингээд сал пике яахгүй юу? За. Сал пике. Тэгсэн чинь ингээд тийм. Тэгсэн чинь ингээ урт үг байгаа штэ. Тэгсэн чинь sal гэж хэлчихэд pique гэдэг аим хурдан хэлдэг байхгүй. Сая яг тэгээд pique гэж байна. Ямар зөв юмхтэй вэ те. Чадж байгаа юмараа штэ хариу аваад байгаа юм шүү. Тэ. Тэгээ одоо ингээл өөр ингээл одоо ховж юу яриа л те. Ингээл чи намайг ингэсэн гэж модцаал хэлтэй. Уран бүтээл болгоол гаргах штэ. За тэгээ өргөжлүүлээ дууг нь орчуулах юм бол чин бүр хамгийн амар нь Санжин мами Facebook дээр Шакира ингээд татвар төлөөгүйгээд амар их өрөнд орлоо гэх тийм. Тэрний хүртэл хариуг нь дунд оруулсан байгаа тийм. За. Тэгээд чи намайг чи өөрийнхөө ээжийг миний хөрш олгож орхисон.
Чи миний гэрийн хаалган дээр бөөн папарацци орхисон. Тэгээд чи намайг улс дүртээ орхисон гэж хэлсэн за. Тэг яг үнийг хэлэхэд нь штэ Шакира чи өөрөө Спаны иргэн биш. Тэнд нүгэд очиж байгаа штэ. Тэр нөгөө татар матар төлөх нь ингээд одоо бас нөхрийнх нь л хариуцлага байсан юм шиг байгаа. Тэгээд тэнгууд ерөөхдөө Пикегийн гэр бүл одоо улсад өртөө. За дууныхаа үгийг орчуулах юм бол өргөжлүүлээд чи намайг өвтгсөн гэж бодож гинөө. Чи намайг хүчрхэгжүүлсэн эмэгтэйчүүд уйлдаггүй тэд мөнгө олдог гэжсэн. Ямар зүв юм бэ? Эсвэл чадчих. Хамгийн амар нь ингээд нөхрөөхөө ингээд одоо хамаг үннээ хилээд ингээд дуу гаргацсан чинь тэр нь бүр ингээд Guinness рекорд 14 Guinness рекорд аваа. Тэг өөр амар их мөнгө хийж байгаа шүү дээ. Яг юу нөхөр юу ч биш болоод яана тэгтээ. Бүр ийм түүхтэй гэж би ерөөс бодоагүй шүү дээ. За тэгэнгүүтлээ бас хамгийн амар нь заяа. Одоо энийг монгол руу орчуулахад надад жоохон ойлгомжгүй. Гэхдээ ингээд та хэд ойлгох гэж хичээгээрэй. Тэр сайн хүний нэртэй юм гэснэ. Одоо тодорхой гэдэг үгийг хэрвээ спанаар орчуулах юм бол claramente гэхгүй. Claramente. Одоо англиар бол clear. Спанаар бол claramente гэхгүй. Тэгсэн чинь ингээд тэр сайн хүний нэртэй юм тодорхой. Сонсогдож байгаатайгаа адилгүй. Тэр сайн хүний нэртэй юм тодорхой гэж хэлдэг хэвгүй. Тэгсэн чинь дуун дээрээ ингээд claramente гэдэг. Гэхдээ бас яг ингээд pausтай хэлдэг. Claramente гэдэг хэвгүй. Тэгсэн чинь нөгөө нэг араар тавьсан эмэгтэйх нь нэр нь Clara байхгүй юу? Clara юу? Clara байхгүй юу? Яа. Эмэгтэй хүмүүс юу айхтар бүх юмыг мэдчихэв шүү. Шакира ер нь зэвсгээ гартаа хатгацсан байна уу? Шакира бүр бүхнийг мэдчихсэн. За өргөжлүүлээд дууныхаа үгэн дээр би 22 настан 2 нугалсантай тэнцэн. Чи Ferrari-г Twingo-гоор сольсон, Rolex-ыг Casio-гоор сольсон. Яа, яг дэгдэг те. Энэ амар юу болсон шүү дээ. Тэгсэн чинь байж тээ энэ дуу гарснаас олж Rolex, Casio, Shakira, Pique гэдэг үгнүүд бүр тэр 7 хоногт тренд болсон. Модонд орсон. Ваа. Тэгээд бүр штэ тий Casio нөө цагны брэнд. Casio-гийн бүр борлуулалт дэлхийд хараа 70 сая нэмэгдсэн. 70 сая доллар нэмэгдсэн. Дуугийн тавиалуу. Тий. Ямар амар хүчтэй эмэгтэй вэ? Тэгсэн чинь байж тээ за энэ дуу гарснаас хойш чи Ferrari-г Twingo гэдэг чинь за баг нэг Aqua-тай адилхан юм байхгүй. Тэгсэн чинь Pique нэг ярилцсанд ирэхдээ Twingo машин унаад ирсэн зэ. Тэгэнгүүтлээ ярилцсныхаа дундуур ингээд би нэрээ Casio-тай хамтарч байгаа шүү гэдэг юм цагаа өргөд гараа үзүүлдэг. Гэхдээ яг албан ёсоор Casio-тэй ерөөсөө хамтраагүй. Зүгээр ингээд ингэдэг. Яа, Pique-гийн үйлдэл болгоныг нь бүр буруушаачлаа шүү дээ. Баг бодоо болгоцсон. Тэгсэн чинь амар олон хүмүүс ингээд одоо нөгөө зөвхөн ингээд эмгтэйгийн дэмжээ дэлхийд даяар дэмжээ дангууд зарим хүмүүс уурлаад ингээд яхаараа ингээд Pique-гийн буруу байд ингээд Pique гөмөрөх гэсэн чинь хүмүүс ингээд нөгөө хошин шогийн мим хийгээд тэгэнгүүтлээ ингээд Pique ингээд эхнэрээ ингээд тэ олон нийтийн нүдэн дээр шившигт оруулаад эхнэрээ араар тавиад маш олон ингээд буруу юмнууд хийж яхад Shakira юу хийсэн ганц дуул гаргасан биз дээ. Яг Shakira-г ингээд муулаад байгаа. Яг үнэ амар цэвэрхэн ийцэн тий. За ингээ энэ хоёрын салалтын түүх нэг юм. Одоо энэ хоёр юу хийж байгаа вэ гэхлээр штэ. Pique Clara гэх тэр одоо 22-тай эмэгтэйтэйгээ үргэлжил байгаа. Тэгээ энэ хоёр баг одоо удахгүй тэгэл сүүмүү тавих харилцаагаа дараагийн түвшинд рүү авч явна. Одоо аваачин гэсэн нэг Shakira байсан. Нэг тийм яриасан. Shakira болохоор саяхан нэг Формула 1-ийн одоо нөгөө нэг уралдааны машины юу үзээд тэмцээ үзээд тэгээд Том Крузтэй юм яриа явж исэн. За тэгснэ Shakira-гийн Miami-гийнхэн гэрээс Lewis Hamilton нэштэй Формула 1-ийн хамгийн алдартай жолооч. За Lewis Hamilton ингээд завьар Shakira гэрээс нь аваад явж байгаа ингээд папараццины зураг байгаа. Тэгэхээр Lewis Hamiltonтай үргэлжиж магадгүй. Энэ нөгөө Испанд амар өндөр татвар төлөх хэрэгтэй болоод исэн тэр зарга нь. Тэр зарга нь болохоор тэгээд одоо Pique-тэй холбоотой байсан байгаа байхгүй юу? Shakira ингээд одоо нөхрөө дагаж те нөхрийнхөө төлөө Испанд очсон. Яг хуу татар матараа төлөөгүй байсан мэт. Гэтэ шууд төлөөл тэгэл тэр асуудал амжицсан шүү дээ. Оо за. Тэгэл Еврогонд руугаа явчихсан. Нөхрийн гэр бүлтэй холбоотой юм байгаа байхгүй юу? Ямар амар сенсац вэ? Дэлхийд алдартай одуудыг араар нь тавих юм бол тэгэл дэлхийд даяараа мим болох юм байна л да. Тэгээ Shakira бол шууд апдейт хийсэн байгаа Lewis Hamilton энтертэй ингээд. Lewis Hamilton энтер чинь бoo. Жижиг юм даргаалгаа. Сонирхолтой шүү дээ. Одоо Pique ингээд нэг тэгж ярилцсандаа хэлчихсэн байхгүй юу? Би ингээд одоо нөгөө нэг
нэр төр талцсан ч юм уу те. Тиймэрхүү ингээд зарга үүсгэх ингээ хүсэлтэй юм шиг лээ. Гэхдээ ерөөхдөө Пикегийн хажуугийн одоо нөгөө олон нийтийн харилцааг нь хариуцдаг хүмүүс дэмий гэсэн юм шиг. Угсаа ялагдах нь тодорхой. Тэг ямар ч ингээд зарга үүсээгүй тэгэл ингээд чимээгүй ингээл дарагдсан байна те. Гэхдээ нөгөө хоёр хүүхдүүдээ хэн нь харах вэ? Ингээд нөгөө нэг хүүхдээ харах эрх идэг штэ. Тэр мөрөн дээр жоох ингээд зарга үүссэн баг. Гэхдээ баг угаасаа Шакира хүүхдүүдээ ингээ аваад юм. Аваа явна. Хин илүү наваа явах тодорхой уулзчих байх. Гэхдээ гэрэлтэй батлуулаг хүмүүсийн хувьд яг ийм зарга нь яаж явд юм бол та? Одоо арай зөөл нөөрл явах л та. Тэг хэл байх л та. За тэгээ өөртөө таарсан 22 та охинтой тэгээд намжим амьдрах нь те. За зурвасхан үзэгдээд оддог од шиг юм байна л та Пике чинь. Тэгээд Пикегийн талаар юу ч мэдэхгүй юм гэж өстө бодоогүй шүү дээ. Шакирагийн амьдралд ингээ гялс хийгээл тэгэл хоёр хүүхэд үлдээгээл тэгэл өөрөө тэгэл яг өөртөө таарсан хүнтэйгээ тэгэл. Тэг хүн тараа ийм гоё боломж олдож байгаа байхгүй даа анхны учрал амьдрал гоё. Бүр айгуу гоё дуурлаа. Тэгэхэд ийм гоё амьдралыг цааш нэг аваа явж чадахгүй өөрөө тэнэгтэд ирчүүдээс өөртөөс нь болж байгаа. Би Шакирагийн талд орно.